За шууд Энэний завсраас шууд орчихмоо юм уу? За орч. За энэ төмөр утсанд нь орооцолтож авах хэрэгтэй нөө. Наача өргөстэй тороод амар их байт юм байна. Заач. За орооцолцсон шүү. Хэцүү юм байна уу? Энэ төмөр утсанд нь л орооцолтчмаар юм байна. За сайн байцгаана уу? За хай. За үзэгчдээ энэ шөнийн минь төргий. За эпизод 6 тий. Эпизод 6. За эпизод 6 хийхээр ирсэн байна. За бид хоёр Барьцааны сангийн аж ахуй. Барьцааны сангийн аж ахуй. Нэлээд том үнэний ферм байсан. Яг одоо тухайн үедээ тийм газар ирсэн байна. Тэгэд энэ ферм нь болохоор тэр дээр он нээсэн тэрийг харуултаа 1973. 1973 байна уу 72 онуудад баригдсан юм байлээ. Тэгээ энэ нэг хэсэгтээ бол Улаанбаатарыг тэр аяар нь их сүүгээр хангадаг байсан нэлээд том ферм тийм сангийн аж ахуй байсан гэж яригддаг. Тэгэд энийг бас яг нэг зүгээргүй газар гэж манаа нэг үзэгч хэлсэн. Тэгэд үзэгчийн хүсэлтээр ийшээ хүрээд ирсэн байна. Аваа том газар шүү. Тийм. Тэгээ бас нэг юм их хэлье. Энэ гарч хийдэн ихсгэж багасаад одоо зүүм хийхээр яат вүлээ. Ингээд ихсгээд нарийсгаад ингээд том дээр нь тавиад ингээд зүүмлэхэд яг одоо нэг хүн инээж байгаа юм шиг зарим нэг одоо юунд ингээд сонсогдоод байгаа. Энэ дээр бас та бүхэн ингээд юу яагаад орын гарчууд чийдээ ингэж дуурахад бас хүн инээж байгаа юм шиг дуурдаг шүү. Тэгээд зарим нэг юмтай андороо. Энийг их олон хүмүүс одоо тэн дээр хүн инээж тэгж гэсэн байлээ. Энд дээр нэг тайлбар хийчих гэж бодоод ингээд гарч ийдэн дуурч байгаа шүү. Тэгээд гэтээ яг бас өөр юм хүмүүс дээр бид хоёр сайн ажиглаж чаддгүй одоо таагээд ингээ өөрсдөө үзэж байгаа үед бас сайн юм хүм дуурах нь уу, юм хүм ажиглагдах нь уу тэгээд заарахыг хүсье. За ингээ бичлэг эхлэх үү. За тэг эхлэе. За одоо бид хоёр чинь одоо энэ юу хоёр талтай юм том нэлээ урт том хоёр байшин байт юм байна. Тэр нь маш олон тасалгаа өрөөтэй гэдэг. Үнэний ферм сая чи хэдэн үнэ байдаг гэж юу? Олоо. 800 гаруй үнэний ферм байсан гэдэг юм газар байт юм байлээ. Тийм чи өвөлдөрийн ослоолж хүн амьт их өргөдчихсэн газар гэдэг. Тэгээд хүмүүсүүдийн яг энэ фермийн талаар бас яг нэг тийм иймэрхүү одоо яриа хөрөө бол тиймэрхүү түүх бол амар багтаа юм байлээ. Ямар түүхтэй газар вэ гэхээр зэрэг хүмүүсүүд яг нэг амд амьдсан түүхүүд их. Тэгээ манай тэр нэг үзэгчийн хэлснээр бол ямар ч байсан энд хий юм хараад галзуурсан хоёр хүн байдаг гэж. Тий, одоо энэ хоёр том юунаас гарангуутаа энэ шиг бас нэг эмнэлгийн байр байдаг гэсэн тий. Тий. Тэр мэр тэнд галзуурсан гэсэн мөлөө юу гэсэн лээ. Тэр авд хараад галзуурсан гэдэг. Зуурлаар мэрсэр хүмүүс бас өгсөн гэдгсэн. Үйлдвэрийн ослоор айгүй хүн өгч ийсэн. Ер нь бол их сэвтэй газар гэж яригдсан юм л. За бит хоёр энд яах гэж орж ирсэн бэ гэхээр одоо энд уцаа төшгийн уцыг байршуулчаад тэгээд нөгөө талаас нь хөөгд явчих гэж бодлоо. Энд нэг уцаа энд ямар ч гэсэн байршуулаад орхич гэрэл чийдэн одоо нөгөө нэг энэ уц камер мэрэгжлийн камер биш болохоор яадаг ч юм блээд. Уцсны флашлайтаас агаад орхин. Тий. Тэгээ бас энэ уцсныхаа камерт харагдахаар нэг газар лаасагаа тавьчих. Энд бол салхи мэлх орж ирэх тийм юу гой намгүй юм байна. Тэгээд тий. Бас юмгээд нутулаамаа яад юм байна. Чинүүхээ хувьд ийш нь харуулаад уцаа нэг тогтоогоод яг нэг энэ байрлалыг битүү харагдуулах байрлалаар л нэг тавихгүй л одоо энэ чээс ингээ ямар ч кат байхгүй шууд ингээ үргэлжилсэн бичээд явна. Энэ голд энд л барай тавьчмаар юм шүү. Тий. Энийхээ хувьд ийш нь харуулаад. Тэгээд энд за чи гэрлээ барьч. За. Энийг бол энэ авийнхан хогийн хонхрын яг хажуухан талд яг Барьцааны сангийн аж ахуй хаваар яг амьдардаг хүмүүс бол яг сайн мэддэг юм билээ. Их эвгүй сэвтэй газар гэж хүн болгон л тэгдэг юм билээ.
За чиг. Бит хоёрын ажил бас гайгүй. Ойр дайр нь гайгүй. Тэгээд юу яаж гинэ? Бас үзэгчтэй хүлээлгэхгүй үднэс part 6-гаа ингээд эхлүүлчих чинь. Part 7 бол яг ордог өдрөө бол орно. За чиг. Нүгэ ч багтаамж дээр дүүрч магадгүй хэд хэдэн бичлэг өсдөж. За. Найман зүүнний нэг юм байсан. Чи камерман хиймээр юм. Би юу? Би дээр Нөгөө нэг юун дээр хосхны үлдэх дээр нэг хэсэг явж зүйл. Зүг бичлэг өсч тэр амар дөрөв хэлсэн байлаа. за хоёлоо одоо эндээс шүү гараад. За тэгэхээр За яг нэг ураад нь. за камера зайлж. За одоо ингээд камера байрлуулчихлаа. Ийм дотор ингээд юм. Виктор ер нь яг хөө чадах чинээр л байгаа юмдаа тохируулаад юмаа хийгээл явуулсан да. Та хэд бас та хэдийг бас нэг удаан хүлээлгэхгүй явахгүй гоё болгоно. За гараад одоо гараад нөгөө хэсэг давхар ирсэн байсан даа. За бит хоёр ингээд камера байрлуулчлаа. Энэ дотор ингээд юм бит хоёр нь яг хөө чадах чинээрлэг байгаа юмдаа тохируулаад юмаа хийгээл явуулсан да. Тэгэл та хэд минь бас та хэдийг бас нэг удаан хүлээлгэхгүй явахгүй гоё болгоно. За гараад сайн 1972 хэлсэн байсан л орох уу. Тэгээ. За тэг. Утсаа бүр яг сүүл хамгийн сүүл буцаж гарч ирэхтэй л аа тий. Тийм. Энд ч бас явж байгаа замаараас холбогддог байшинтай гэдэг байгаа. Тийм. Үзэгчийн маань хэлж байгаагаар бол энэ хоёр байшин хоёулаа 150 м хүртдэг гэдэг. 800 үнэний фермтэй. Улаанбаатарыг тэр аяарын сүүгээр хангадаг байсан тухайн үед. Тэгэд 1990 оны сүүл 2000 оны ихээр дампуураад хаягдсан гэдэг юм байл. Тийм ердөөсөө гэхдээ одоо энэ дунтлынхаа тэр нэг наагуурч өргөстэй холбогддог тэр коридор хүртлээр 150. Тэрнээс цаашаа дахиад юм шиг гэхэр чинь бараг 200 300 м хацар юм шиг. Харин. За. За нэг иймэрхүү. Эцэд наачиг болчихно. Дээвэр мэвэр нэг иймэрхүү. Энэ тийм юу вэ? Надлаад ч юм тусгаар. Оо наач. Битүү юм. Битүү мэ тий. Эргэн тойр нэг иймэрхүү. Тэгэл ингээл одоо мань хоёрын зогсож байгаад энэ хавар гихчлэн одоо ингээл үнэнүүдээ байршуулаад өвс тэжээлийн нөгөөл ингээ байдаг байсан л газар шиг байна. Одоо энэ хоёр байшингаас чинь гараад явж үзээ цаавар нэг имлэг өгдөг. Тэр имлэг рүү орж болдог гэлөө. Тэр имлэгийнх нь хаалга ууц цонх моох нь.
бүгэлдсэн гээд тэгсэн. Гэхдээ орж болохоор юм байл тэр имлэг рүү орвол их сэвтэй санагдчихаа тий. За наар Имлэг жижиг имлэг газар очиор юу ш. харин имлэгийн өрөөнд тэгсвэтэй гэж яриаддаг. Энэ авир ч хүмүүс ойрт тгүүлгээд юм билээ те. За энэ дээр юу гэж Үгүй. энэ хараа ямар авир крипи юм бэ? Яа. Аюултай бас тий. Харин энэ одоос бас нэг гажигын линк гэсэн баг та. Гэж юм. Энийг харуул. Энэ одоо юу юм бэ? Харин юу зурцсан бол. За очир нь ямар ч юм мэдэхгүй л юм байна. Яа энэ хараа. Бас нэг зан үйл хийдэг юмтай холбоотой юм болоо. Тэгвэл сайн санаа өчр хөтөлөг зураг дүрс байна. Энд Тэр тэгтээ найз нь уу? манай хоёрын найз явж байна. Улаан шот. Мач. Ийшээ тусахтаа. Энд тэгтээ бас дээрийн сүгнүүрийг бодох юм бол энерги нь арай өөр юм тий. Тийм ээ. Эндээ үрээс тавах уу? За хоёлын энтлийн өрөөнүүдээ эхлэх үүсчих. Энтлийн өрөө үгээ гарчиж байгаа шүү дээ. Гарчиж байгаа. Би түрүү өрөө гэж хараадсан чинь. Одоо наад гарчин даваж цаашаа. Энэгээр энэ бас саалттай. Энэ яагаад ингэж хаацсан бэ? хөргөстэй тартай юм тий чинь. Төрөстэй тартай. Доогор шорох уу? Шоргоно болчих. Тэстэ тийшээ тасах та. Шуу. Шуuna. Хаста заваан л юм байна да. Сэний хүүхэлдээ бас эвгүй харагдчих ш тэ. Тийм байна. Нүд мүтийг будаж мутчихсан. За энэ доогор багтах нь. Энэ цүнхний арацтай гараа та. Зааж. Айц. Зама камера авчих. Сейчас бэлэг өмснө. Бэлэг өмсчих газар мацрахгүй л. Нана тавьчих. Хойноос нэг амир эвгүй чимээ гараад байгаа шиг санагдах юм. Нүүл сангас. Yeah, let's go. Аяллаа цааш өргөслүүлнэ. Тэр доор юу хогноод байна. Голлоор нь бичлэгч цэлтэй. Энэ өрөө юу? Төгөөч шарил. Энэ нөө залгагддаг юу нэг юм шүү. Магадгүй дээр нь. Тийм ээ. Зүтэй юм. Яаж харах юм? Нөлөө.
орно гэж бодлоо миний дундаар энэ торондоороос. Тэснээс соёлоо ингэж явж байгаад дахиад гаднаас нөгөө талаас нь орч. Тэгээд цаатлынх нь онгорхой юм биш үү те. Энэ авд нэр галзуу нохонууд их гэсэн жоохон боломжтой байхгүй л. Тий. Гадуур дотор уцалдаалах шиг. Галзууны муу энгийн нэг бобоо мэт. Энэ хоёр давхартай юм шиг байна да. Яаж гарт юм алдаг юм байдаг юм шүү. Найз цууч. Хойноор муур хөгцсөн байна. Өхөр. Өхөр мал байгаа газар муу юм байдгүй гэж ярих. Түүний юм болоо. Үнэн бах уу? Тэнд бас том байш юм шиг. Тэр нөгөө имлэг юм болов? Имлэг нь ч магад. Юу юм бол. Ямар ч сэдвэрээр орон давдаг. Тэрнэ. Эндээс гараад шууд энэ байшингууд одоо саяны харуулсан байшингуудаар ороод тэгээ буцахтаа нэг үсэн саяныхаа тэмээлээр ороо авчмаар юм шиг. Өө хөрөм хөвчихсэн. Үнэний ферм бидгээ гэж ярьдаг те. Зөөц. Эндийгээр давхнаас бол цаад юу гарч чинь давчих уу? Юугаар? Нүгээр. Баг цонхоор нь гарцсан дээр юм шиг наач. Мэдсээ өмдөө урчих шиг боллоо шүү дээ. Ой нохоо шүү дээ. За сая бичлэг тасалдчихлаа. Бичлэг таслалдаад Бичлэг явж ийн гэл. явж ийн Баах юм яриа яваадсэн чинь бичлэг тасарсан. тасарсан байна. За энэ доор харахгүй л мангар гүнзгий юм шүү. Хуч төнкөө хийсэн. Юу юм бэ? Капшн гэдэг тооц татчихсан байна. Орхыг хөргөлсөн тооц мас татчихсан байна. Зэм хоёр тустай юм шүү дээ. Алин луу нь явах вэ нэрээ? Харин Цаадгач үсттэй. За энэ лөө шууд явчих. за тэгт. За энэ бол мэдээс тэр имлэг нь биш байх. Биш ах. Энэ хараас үнэ мал ферм бололтой газар. Ингээ голдоо юм том юутай. Үнэ мал нэг угаадаг юу юм болоо том байна юм болоо. Магадгүй Нэг хэрлийнтэй ус хийчээд тэгээ малаа энэ донд орно гэж явуулдаг. Тэр үдч тийм угаадаг юу байсан эцэст. За энэ газар бол ингээл гарч ирж байгаа.
Тэ. Энэ нөгөө талын таслага. Нэг юм рүү. За цааш ч гарч. Хаалга наа. Ус тусаад шүү дээ. Наа. Ус тусаж. Энэ нөгөө имлэг юм шүү. Имлэг том байш байгаа тий. За энэ цаатлаа халаа болж байна. Эндээс ч орч байгаа. За тэг. За имлэг бодлоо газар байна. Үгүй юм уу? Үгүй. Бас үнэ мал байсан газар тий. Ингээм бохорлчиж байгаа юм. Ос юм шүү дээ. Жишээ нэг хурд байшин байгаагүй л. Тустай юм лөө. Тустай өрөөтэй юм шиг байна да хаалгатай. Тийм байна. Нөл. Найлуу. Ишиг юу гацсан юм бол? Юу. Натгарч орж болох нь Болохгүй мэн. битүү юм байна. За. Сүүлийн өрөө юм. Хамгийн захах. Сэний нэг хэлэх гэж. За. За нөгөө үлдсэн юуны үргэлжлэл байна. Нөө. Ойл гэж утсаа үлдээдэг хэсгийн үргэлжлэл мөн үү? Тийм юм болов. Хоёр адилхан байсан биз. Энд чи арай урт юм шүү. Тустай байш юм шүү. Одоо тэр евро тусах та. Тийм уст. Тэрний үргэлжлэл тэндээс эхэлж энэ тустай байш юм. Энэ нөө имлэг гэдэг юм уу? Энэ одоо тэр имлэг нь болж тарж байна. Эсвэл энэ саяны ордог имлэг юм болов? Тийм. Мал имлэг гэсэн шүү дээ. Хүн имлэг биш. Мал имлэг одоо ямар байд юм бол? Тэр авлаа байшин байна. Төөрөл ах шүү дээ. Йоо. Сая яалцаргүй нэг юм дугуурлаа те. Орхоо. Зөөр. Шот. Хүй. Нэг яах гэдэг. Дураагүй. Тэгэл эндээс гадагшаа юу вэ харъя да.
Өө тэнд бас байшингууд. Тэр уурын 100 бай. Тэр юу юм бол? Энэ байшингаасаа хоёлаа гарангуудаа эднэрээр нэг мөсөө ороод тэгээ сүүлийнх нь нөгөө нэг тахимлаа ороод тэгээ гарах юм шүү. Тийм байна тий. Иймэрхүү газруудаар тий шуулыг үүрлэх юм дгүй тий. Anyway, Мэддэг. соёлоо шууд наагуурчин гараа авчих. Энэ бол одоо ингээл дуусчих шүү дээ. Тэгээ шууд цаанаас нөгөөх нь үргэлжлээ явчих юм байна. За тэгвэл нөгөөрөө гараад Надгаар ч гараад цаад жижигхэн барилгануудыг харъя. айлсвал мал амтнаас хүнс харсан ч тоодгүй болов. Адуу бол байж чаддгүй өхөр яад юм бах тий. Гүр хаасаа гүйждэх хөө. Хөрсөн гоо жалга маллаг гэлтэл юм газар болгонд л үйдэж тий. Хогоо богнол айцсан бах танд. Шүүй. Хараа. Хожир юм шүү. Малын өжрөө. Хожир шин. Шохоо байна. Шохоо. Имүүлс юм шиг шүү. Аа. Имүүлс шохоо юм шиг байна. Ой ч мохроо. Мохроо. Дээрээс нэг цагаан юм тусаад байна. Энэ захилгаан дарааны суутар ажилтал юм байна да. Тийм дуурж байна. Тогоороос тог ажилтал наа. Ой нараа. Тогтоом шүү дээ. Тогтоо ажиллаж байна. 160 килобайт. Бас ягч бүрэн орхитоог л байгаа юм шиг байна гэж ойлгоцлох уу? Бодвол Тэр уурын зурхрууд тасгатаад чигээ. Уурын зурх. энэ дээр гарч болд юм болов. Мэдгүй ороод үзье. Ингэж очих гэсэн. Энэ замтайгаа их ойрхон байд юм билээ.
За та нараа утсах та. Луурч үзэх. Шууд уурснасаа. Нохооц чинь. Энэ дотор шуу юм шиг. Тийм л юм шиг. Чөгнүүлээлээ шүү дээ. Нэг дээвэр дээр гадаг шат мат гэж юм байна үү? Зөө цаараа цохно гэх. За энэгээр орчоо цаашаа авах уу? Тэгээ. За. Сүүлийнх. Одоо энэгээр эндээс нь хулаал ороод явна шүү дээ. Тэгэл замаараа битсэн утсаа аваал те. Заарх уу? Заар. Цаанаас ч гэр. Оо энэ хаалттай. Энэ цохоор нурч. Зэ. Оо энэ тар хоёлаа хаалах. Яар фан. Хаалгатай байж гч. Хаалгатай цонхоор муугар. Зээх. Бин тэмрийн сургалт гээл байх ч.
Энд чинь тест сүүг аваад Улаанбаатар л бол жиргэлэгдэг байсан багт тий. Тэ. Улаанбаатарыг бас нэг хэсэг сүүгээр тасалдаг байсныг бодоход их л том үйлдвэр байсан байгаа шүү тий. Харин 1990 оны эсвэл 2000 оны ихэд онд дампуураа таалгаа ирсэн гэж ярьдаг. Энд чинь гэхдээ бас одоогоор Ачууртын Чинбатын өмч гэсэн билүү. Тий. Тэгж ярьжсэн. Үйлдвэрийн том ослууд болол хэд хэдэн хүмүүсүүд амиа алдтал тэгэл юу хийжсэн хүмүүсүүд нь амиа алдна зууртаар өгсөн. Тий. Яг амд амьдсан ярианууд бол байдаг гэж сонсогдсон. Ямар ч байсан 2 хүн галзуураад хэд хэдэн хүн өгсөн гэж ярьд юм бэл. Хоёрын Утас байршуулсан камер. Лайдер бол унтрааг бол. харин энэ удаагийн имчил ингээл за уцаа нэг газар тавьчаад чимээ сонсож байгаа суух уу. Тэгээ. Мэж кофе авсан, кофе бай. Тэгээ. Нэг дүүд ингэж хөвчлээ. За наад За энэ үндэ наад уцаас орлуулчих. тэгээ. Опа. Зоохон аваад жоох юм ярьц байт. Энд жоох юм Хоёулаа нэг юутай болмоор юм байна да тий. ингээд Энд тэнд суухад нэг ихтэй сандалтай. харин дараагийн удаа нэг Аюун ихтэй дээр сандал сумаар юм тий. Тэндээс ямар нэг хэрэгтэй. юм олж асууж л та. За мен сандал олж ирсэ. Маа. Энд дээр сар штт. Ани ханаад халуун хоёр одоо л гайг болчих шиг байна да. За кофего уучаал. Тэгэл хөдлөе да. Чамд энэ газар яг ямар шүү санагдчих. Хиндэ жоохон эвгүй юм шиг санагдчихсэн. Яг гайгууч юм шиг. Гайтай юм шиг. Тэггүй. Бодохгүй тэгэд гоё. Нэрээ сүнсний радиогоо захицсан байгаа. Тэр ирэхээр бас контентыг бас овоогоо айгуу гоё чимжих баха гэж бодож байна. Тий. Дээрт ингээл энд явж байхад сүнснүүд нь тараачууд яач тэгээд байсан ч битээрдөө таарахгүй байж магадгүй. Тэгэхээр сүнсний радио модиотой болчвол хэрвээ Тий.
Арай илүү. Мэдэрч юу яаж одоо ямар нэгэн дүрсч гэдэг юм уу юу ч гэдэг юм буулгаж магадгүй тий. Тий. Сүнснээр айж яваа тэгээд бас бус юмнууд Зулаан хэмжигч шөнийн дуран муран. Шинийн дуран тавлаад гоё. Камера сайжруулад. Тэг бодох юм бас их байх юм уу? Гэтэ санитар Google-тэй Google-тэй толгой үлгэж мүлгцсэн. Тэр хэсэг бол гоё л л Тэр тээ. нэг сонь зураг мураг бол бас юу л харагддаг юм байна. Харин Гэтэ ямар ч гэсэн сонирхолтой байлаа. Миний хувьд бол. Зам болохоор доронтой өнчин цагаан дотор очиж байгаа. Бүр гоё сууна тий. тий. 1972 1973 он гэсэн хоёр барилга дээр нь тиймэрхүү бичиг байт юм байна. Тэгээ бит хоёр бодохноо 1972 73 онд эхэлж исэн юм болов гэдэг. 72 онд энэ хажуудлаанд баригдаад 73 онд одоо бит хоёрын сууж аанд баригдсан болов гэж бодлоо. Ус магадгүй тэг өргөжүүлж томруулад ч юм уу Тий. барьсан байх магадлал та. За би ингэж сууж байхдаа юу яа гэж бодлоо. Донеши хэлгэсэн хүмүүсийнхаа ингээд нэртэй нүтийн дуудаа явдаг юм гэж бодлоо. Болно тий. Тий штэ. За одоо бит хоёрын бичлэг эхэлснээс хойш хамгийн ихний донеши базар бүр инх цаяа гэж хүнээс 1000 төгрөг донеши хэлгээс өмнө баярлалаа. За дараагийнх нь зол заяа норов сүрэн гэж байна. 10,000 төгрөгийн донеши хэлгээсэн байна. Энэ нэргүү гүйлгээ сүнс эм гээд 5,000 төгрөгийн донеши. Тууштай байдал амжилтын үндэс гэж амжилт гинэ. 10,000 төгрөг. За баярлалаа. За дараачих нь ахаа гоё бичлэгнүүдийг хийгээд байгаарэ гэж 500 төгрөг донеши. Амжилт хоёроо контентууд нь гоё шүү гэж 10,000 төгрөгийн донеши. Номин Уранбат гэж хүнээс орж ирсэн байна. За амар газараар явсан байна гэд 50,000 төгрөгийн донеши. За энэ дэр нэр алга байна. Энэ дэр комментэн дээр ороод ирсэн баг шүү гэсэн. За артс хүж аваарай гэд отхон төгс намсраад орж ис 20,000 төгрөг. Амжилт залуусаа үзэх дуртай шүү гэд 10,000 төгрөг нэргүүн байна. Ёро Порканараас гэд 10,000 төгрөг. За амжилт хоёроо гэд 10,000 төгрөг хэлсэн байна. Гоё шүү хоёроо жавхлан төгс бадрал 10,000 төгрөг. Төвшин жаргал амжилт гэд 10,000 төгрөг. За донешн гэд 5,000 төгрөг орж ирсэн байна. Амжилт шинэ хоёр гэд 5,000 төгрөг. Жавзан ханд бямс сүрэн гэд 1000 төгрөгийн донешн. Амжилт for you content гэд шинэ хоёр түмэн жаргалаас 5,000 төгрөгийн донешн. За бороо гэд отохтой 20,000 төгрөгийн донеш орж ирсэн байна. За нэг гоё газар байна маш том гэд дугаараа бичсэн 5,000 төгрөгийн донеш орж ирсэн байна. Сүнс мэдэрдэг багаж авахтаа нэмэрлээрээ гэд 5,000 төгрөг. Болгоомжтой яваараа хоёроо мөнх сайхан тунгалгаас 5,000 төгрөг. Амжилт хоёроо гэд төр мөнх их тулгаас 3,900 төгрөг. За өөрсдөө хамгаалж яваарай. Ээж бид хоёроос кака гинэ. 10,000 төгрөгийн донешн. Илүү олон тийм ээжтэйг үздэг бол та. Хөрхийн тий. Илүү олон илүү сонирхолтой бичлэг хийгээрэй гэд ундрах бүрд орчоос 60,000 төгрөгийн донешн. За ингээд бүх донешн илгээсэн бүх дэмсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Харин донешн илгээнэ гэдэг чинь бас тийм бүтээр гоё шүү дээ. Маш том санхүүгийн дэмжлэг болж байна. Урам санхүүгийн дэмжлэг. Тэгээс цаашдаа бас хичээх маш том орон зэргийг бол өгч байна. Тэгэд маш их баярлалаа.
бит хоёр итгэлийг алдахгүй болом хичээнэ. Тийм. Жоохноос одоо ингээд бүр маш доороос эхэлж байгаа болохоор одоо жоохноор л ахиулаад яваад байна да. Тийм, өөрсдийнхөө хэмжээнд итгэл. Үзэгчдээс ирсэн донешн ажил хийгээд болж байгаа цалин гэл. Тийм. Тэгэл нийлүүлж байгаа л контентэнд зарцуулаад аль байдаг чадлаараа л хэлчихээл оргисланда. Угаасаа тэгэл юм тэгээд доороосоо эхлэхээр түүх бичигдээд гоё амттай юм шиг санагддаг ш надад. Тийм. Ер нь багаас эхлэх ер нь гоё л доо. Тийм. Бүгд нь яг өөрийн гараараа ингээд багаас нь эхлүүлээд оргилд нь хүртэл явна гэдэг ч бас гоё л доо. Тийм. Бид хоёр одоо ингээд хагасаа өдрөө бас эпизод 7-го оруулна. Тэр үзэгчтэй нэг удаан хүлээлгээд яах вэ гээд. Тийм. Одоо та нарт ч гэсэн ингээд 7 хоногт нэг удаа бичлэг ордог нь мэдээж удаан санагдаж байгаа. Бид хоёрт ч гэсэн ингээд удаан санагдаж байгаа. Яалтчгүй одоо ингээд ажил төрөл юуныхаа хажуугаар болох дээр ингээд аль болох боломж олцоогоор л. Гэхдээ одоо яванд бол улам л одоо шахаад тэгээд 7 хоногт 2-3 видео оруулдаг ч юм уу. Зарим нэг нь хот доторх одоо жижигхэн цомхон газруудыг шууд лайваар хийгээд явчихсан. Тийм. Тэ. Стримдэд явчихна. Тийм. Тиймэрхүү л бодолтой байна. Тэгэж хийнэ. Тэгээ бас бит хоёрт бас нэг гоё газруудын санаа бас комментоор бичиж үлдээгээрээ хамгийн гол нь юу түүхтэй тэгээ нэг очоод бас нэг шар ус босгосон тийм нэг арзаалгсан газарууд ирэхтэй л дээ. Яг одоо ингээд бүр баттай түүхтэй. Тий. Бүр яг баттай түүхтэй газрууд байвал мань хоёр айж ширгэнэхгүйгээр бол орчин. Угаасаа үзэгчтэй тэгээд энэ далдын имийг харуулъя гэсэн зорилготой л угаасаа энэ контент эхлүүлж байгаа болохоор. тийм айж юмсэн ч гэсэн одоо яаж хийж хагаад хэрвээ утас камер ямар нэг юм дээр дүрс мөрс ч юм уу дуу чимээ дүрс буудаг болвол тэр болгоныг аль болох үзэгчдэд ингээд хүргэхийн тулд тий хичээх болно л. Тэгээд бит хоёр чинь одоо энэ эхний сизон бол зөвхөн туршилтын сизон гэж яваад байгаа. Тэгээ цаашдаа бол бүр мэрэгжлийн тэгээд ghost hunting тэр paranormal чиглэл рүүгээ хөтлөөд бас хажуугаар нь стримийн тоглоомоо тоглоно, хувийн влог гэл янз бүрийн видео орно. Тэгээ үндсэн яг гол чиг нь бол ghost hunting дээр төвлөрч байгаа тий. Тий. Тэгээд season 2-аач бас удахгүй хурд эхлүүлчмээр байна. Тий. Season 2-ыг манай түшгийн шинэхэн чаналаас цацгуулна. Тэгээд түшгийнхэн сувгийг бас subscribe дарж дэмжиж байгаа энэ коммент нь доор байгаад байгаа шүү дээ. Манай түшигч юм бас комментээр бас ажлынхаа хажуугаар заваараа бас үзэгчдэд хариулаад явдаг тий. Тэгээд тэр сувгаа subscribe дараа явж байгаарай. Бид хоёроос илүү чанартай гоё контентуудаа хүргэнэ. Анхнаасаа тэгээд яг энэ сэдвийг барьж авъя гэд надад нэг тууштай сайн хамтрагч хань олдохгүй шүү дээ. Түшигт санал тавиад түшигч их таатай хүлээж авсан. Тэгэл бид хоёр бол ажил дээрээ ч хамтрагчд, контентн дээрээ ч хамтрагчд. Тэгээ цаашдаа ч гэсэндээ урт удаан нөхрөлж олон гоё контентыг гаргах бахаа гэж би бодож явдаг. Тэгэлгүй. Тэгээ үзэгчдээс ирүүлж байгаа тэр маска зүгээрээ бие удаарай гэд бид хоёроос их уншаад бас хэрэгжүүлэхийг боддөө шүү бас. Тий. Тэгэхээр одоо ямар ч гэсэн юуны барьцааны сангийн аж ахуй болов Барьцааны сангийн барьцааны юм уу? тий. Барьцааны сангийн аж ахуйг
дуусглаа, бичлэг амжилттай боллоо. Тий. Тэгээд энэ түшгийн утсан дээр сая одоо нэг дүрс бичүүлэлтээсэн байгаа. Энэ дээр элдв янзын бууж өгөө очиж шаалгаад тэгээ буусан байх юм бол ингээд катлаад видеон дондор ингээ оруулчихна. Тэгэхгүй ингээд үргэлжилсэн юм урт бичлэгийг одоо хүн үзээд бас ойдохтой тэ нэг чиг рүү харуулсан. Нэг чиг рүү харуулсан тэгээд бүр нойр гөргөн. Тий. Одоо хэдэн ч минут бит хоёр ингээд утсан дээр ярил хэдэн ч минут явцсан байна лээ тий. Харин бүгднийг нь оруулна гэж байхгүй. Тэгээд хэрвээ юм хүм ажиглагдсан байвал тэр болгоныг ингээд катлаад яг дундуур нь хорцгож таслаад оруулчихъя. тий. Аль болох үзэхэд эвтэхнэр харууллаа. Хоёроо ч одоо гол зорилго гэх юм бол тавилтгүй үзэгчдэд ямар сайндаа ийм том гэрэл авч явах тийм үзэгчдийг яг нэг бага орчноо гэдэг нь тухтаа хараасаа гэсэн үднээс л ингээ зүүмлэхээр том болчихно. Тэг ингээд зүүм ингээ багсах чарга нарийнхан болчихно. Тий. Нэг тийм тодорхой том руу оруулчих гэж. Тэгээд тэрнийг бит хоёроос тест маягараас нэг жижигхэн гарч хэдэн тусгаж үзсэн л дээ. Тэрэн дээр бараг бит хоёр өөрсдөө ч харахгүй юм билээ уртх замаа тий. Тийм тэгээд одоо ингээ хүмүүс үзэхэд ч угаасаа бүдгэн жижиг гарч хийдэнгүүд угаасаа дэмэл юм байл л дээ. Одоо камерт яг тэр байгаа орчных нь юу байгаа тэр нь мэдэгдэхгүй ингээд дүрс мөрс маш муу бодог учраас мэрэгжлийн одоо нэг өндөр хүчин чадалтай камер биш болохоор одоо ингээд камер дээр маш тийм камерын чанар алдагдвал нойз ихтэй болгоод тэгэхээр ч одоо хүн үзэхэд бас их дохгүй мэдрэмж төрнө л дөө. тий. Тиймэрхүү л бодолтой байт юм да. Тэгээд одоо хэрвээ бид хоёр одоо ингээд эпизод 6 бичлэг хийчлээ. Ингээд 6 бичлэг хийхэд одоо хэрвээ үзэлт хандлт авахын төлөө ингэж юу ажилласан бол Аль хэдийн тавилтаа хийчихвэс. хийгээл түүнээс юугээл ингээд орсон газар болгонд ингээд бид хоёрт юм тааралдахгүй ингээд яваад байвал юу яана гэж бодсон шүү дээ. Одоо тавилт мавилт хийж ээж хандлтаа ингээд өсгөхийн тулд янз юм хийн ингээл тийм бодол орж ирдэг юм. Тийм юм ерөөсөө байхгүй. Яг л бид хоёр ингээл очисон газар болгоно яг үнэн зүгээр л харуулж байгаа болохоор одоохондоо ингээл бид хоёрт нэг тийм онцгойд тааралцсан ингээд тохиолдсон үзэгдсэн харагдсан юм хүн бол одоо ингээд байхгүй байгаа. Тэгэл өөрчлөн цаашаа үзтэл нь хартлан л одоо тий. Хартлан л юм. Харчаад камер дээр дүрс буулгасан ч дахиад ч шаашаа хийн. Тий. Түүнээс тэгэл худлаа тавилт мавилт хийгээл ингээл очисон газрууд юм байхгүй байгаа юм бол ингээд юм байлгах гад худлаа янз юм хүн хийж мэйгээд тийм их бол шал дэмэлдэг тий. Өмнө дээр л байсан дэр угсаа. Угаасаа тэ үзэгчд ч ямар тийм мангар улсууд байгаа ш. Тий. Тавилт өнө үгүй өнө гэдгийг харгаал мэднэ шүү дээ. Хаяад шуунууд сонсон ч юм харах. Харин манай хоёртай таардаг юм нэг улаан оршууд тотлыг таарах юм да тий. Ганц айлгаж байгаа юм улаан шуутлаа юм да. Харин энд тэгтээ нөхдүүд төр ч бас одоо зан үйл хийдэг бололтой байна тий. Тэр нэг толгоомлоод төмөрцөн. Саяны тэр нэг сонь зураг мурагнууд Google дээр нэг толгоо молгоо тэр хан дээр яц тэр адомодоны толгой байлоо. Тэр мөр бол бас сонирхол юм сонирхолтой. Гинт ингээл тулаал харахад тэр хүүхэлтэй бол бас юугаар хичээлж тий. Тий юугаар хичээлээ. Санаандгүй харлгүй байж байгаа л гинт ингээл тулаад харахад бол би тэр чи ихлэ анзаараагүй шүү дээ. Би зүгээр нэг одоо ингээд ханаас юу яцсан ноос мос ч юм уу тиймэрхүү юм байна гэж харсан байхгүй. Өөртөө тарсан чи хүүхэлтэй толгойг нь тастаад тавьсан байна. За бичлэгийн хүрээд өндөрлөх үүдээ. За тэгээд мэдээж хагас өдөр эпизод 7 ордгоор орно. Тэгээд болж игэл 7 хоногт нэг 2-оос 3 видео хийх гээд үзээд байна. Тэгээд мэдээж юу яана? 11 дахь дугаар буюу тусгай дугаар дээр хэрвээ яг сүлжээтэй газар байх юм бол стрим хийж сүлжээгүй газар байх юм бол бичлэгээ хийжтэй үзэгчдээсээ нэгээс 2 хүн авч явна. Тэгээ энэ дээр шалгуур тавьсан байгаа тий. Одоо
21 наснаас дээш жишээ нь одоо тэгээд одоо яг өөр ингээд яг явнаа гэд зориглсон, эргэлт болтгоо зориглсон ямар нэгэн татлаа төлөхөө асуудалгүй тиймэрхүү хүн л авч явна да. Тий. Өөрийгөө мэддэг арга Дараа одоо төлөвшчихсэн зан арын шинтэй тиймэрхүү л. тий. Хэрвээ тийм хүмүүс байвал төшиг өтө хоёрын инстаграмаар холбогдоорой. Би явуулах гэдэг. Машинтай ч бай, машингүй ч бай тэгэл хэдүүлэл аргалал явна. Тий. За тэгээд хэрвээ бичлэг нь таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартваа. Тэгээд энэ чинь season 6 дараагийн бичлэг эпизод 7-оор уулзъя да. Харин За чамд хэлэх юм байвал надад хэлэх ч өргөх бат. Түрүүмахын хэлэх юм а хэлчихлээ. баахад. Тэгээ одоо үлдсэн үгээд хэл эпизод 7 дээр хэлье да. Тий. За тэгээ бичлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараад нөгөөрэй. Тэр нь бит хоёртай маш том дэмжлэг болж байгаа. Тэгээд лайк, subscribe даралгүй үздэг хүмүүс бас байдаг. Тэднэртэй ч бас баярлалаа. Тэгээд болж өгвөл лайк, subscribe дараад өгөөрэй. За тэгээд эпизод 7-оор уулзлаа. Түр баяртай залуусаа. За баяр та.